Төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд энэ жил 6 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөлөө ажиллаж байна. Хамгийн гол нь төр хувийн хвшил хоёр хамтран ажиллахад хууль эрх зүйн орчин, хүн сурталууд зэрэг асуудлууд бэрхшээл үүсгэж байгааг онцлон хэлж байна. Энэ жил төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд нийт 6 төсөл хэрэгжүүлэхээр судлаж байна. Үүнээс хувийн хвшлийн санаачлагаар 2 төсөл, салбар яамдын санаачлагаар 4 төсөл хэрэгжүүлнэ. Харин цаашид төр хувийн хвшлийн түншлэлийг сайжруулахын тулд салбар бүрийн хууль эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага тулгарч байна. Төр хувийн хвшлийн түншлэлээр хувийн хвшил өөрөө төслөө санаачлаад ороод ирэх болон яам төслөө санааж, салбар яамдаа төслөө санаачлаад энд нь хувийн хвшил орж ирэхэд бол тодгомжтой зүйл нь хувийн хвшил нь өөрөө хуулийн ойлголт жоохон дутмаг байна. Энэ хуулийг сурчлах хэрэгтэй байна. Мөн болон энэ хуулийг хэрэгжүүлэх шатанд байгаа энэ судлах, үнэлэх шатын энэ процедурыг бол бас жоохон товчлох шаардлагатай. Энд нэг жоохон хүн сурталчилгааны ч гэдэг хугацааг нь багасгах, тэр зүйлийг бол жоохон багасгах шаардлагатай. Төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжихээс өмнө бол концессийн тухай хууль болчихжсэн тийм. За концессийн тухай хуулиар нийтдээ 60 гаруй төслийн гэрээ байгуулагдчихсан юм. За үүнээс нэг 40 орчим төсөл нь бол амжилттай хэрэгжсэн. За байдаг. За энэгээр бол сургуулийн эмнэлэг барих, эрчим хүчний их усыг барих. За 1000 гаруй километр автозам бол тавигдсан байна Монгол улсад. Түншлэлээр гэсэн үг шүү дээ. За яг эдгээр үйл ажиллагаанууд нь бас амжилттай хэрэгжсэн юмуд бас байна. За нөгөө талаараа түншлэлийг хэрэгжүүлэхдээ төсвийн бодлого болон хөгжлийн бодлого төлөвлөлтөд уялдуулдаггүй байснаас төсвүүдээр бас тодорхой хэмжээний болцсошгүй эрсдлүүдийг үүсгэдэг бас тийм гинтийн төлбөрийн. Тэгэхээр энэ эрсдлүүдийг бол энэ шинэ хуулиар зохицуулж байгаа. Энэ зохицуултуудыг бол бас танилцуулж байна. Ялангуяа хамтран ажиллах төслүүдээр хувийн хвшлийн байгууллагуудын хууль эрх зүйн мэдлэг тун хангалтгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгааг хэллээ. Харин энэ жилийн хувьд төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд автозамын 1 төсөл, төмөр замын 1 төсөл, аюултай хог хаягдлын болон тохируулгатай усан цахилгаан станцын 2 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.